За, бичлэг эхлэхээс өмнө таад дуулах хоёр юм байна. Нэгт Монголын хамгийн анхны спорт сэдвтэй манга саяхан нээлттэй эсэ. Таад маань санаж ивэл би өмнө Домогчны улаан гээд Монгол манга оруулж ирсэн аа да. Тэрхүү манганы зохиолч Улс Улд маань зохиолч зураачаар нь ажилласан Ирээдүйн Spike нэртэй Монголын болбоо сонирхчдод тунджиг таалагдахаар бүр сонирхдаггүй байсан ч манга сонирхогч манайд таалагдахаар янзын сайхан манга харсан. Би өөрөө эхний бүлгийг уншиж үзье. Яа, тэр дүрслэл зураг гэдэр бол бүр илт сайжирсан янзын бүтээл болсон байлээ. За тэгээд хөөрхнүүд минь үндэсний үйлдвэрлэлд дэмждэг юм штэ. Тун удахгүй номын дэлгүүрүүдээр хэвлэмэл байдлаар болон цахим байдлаар зарагдаж эхлэв шүү. За, хоёрдугаарт 25,000-ын спешиал видеон дээр анхны донешн буюу 25,000 төгрөг орж ирсэн. Донешн шилгээж тэмцэн Юниснодоо баярлаа. Таад маань ч гэсэн донешн шилгээж дэмжихийг хүсвэл миний хаамакны данс болох 54 29 78 23 71 болон голомт банкны данс болох 150 529 69 37 данснуудаар илгээж болно. Оюутан манд бол их л нэмэртэй шүү дээ. Тэгээд та эдийн илгээсэн дэмжлэгээр бичлэгийн улам сайжруулад бичлэг хоорондын зайч богиносод ирнэ штэ. За тэгээд өнөөдрийн ярих манга бол Kill the Hero буюу Баатрыг алах хөнөөх гэсэн нэртэй мангаг ярина. Баатар нэртэй хүнийг өшшөө. Жинхэнэ утгаараа нөгөө баатруудыг чинь яриад байгаа штэ. За тэгээд бичлэгэнд орцгоо. Тэгэхээр энэ хүү вебтүүн нь нэгэн хүү зодолж байгаагаар эхэлнэ. Энэ ертөнцийг үзий ядчих. Төрсөн цагаас хойш амтнаас дор амьдралаа. Энэ ертөнцч хөгийн амттаар дүүрэн. Би одооноос хинт ч итгэхгүй. Дахиж ингэж амьдрч чадахгүй хэмээн бос зогсоод өөрийг нь бүлдэж байсан гурвыг зодцоход малгайгаа өмсөн би үргэлж ганцаар ажиллах болно гэж хэлээд цааш алхан одноо. 2000 оны 1 сарын 1-нд хорвоо ертөнц оронгоор иргэсэн юм. Гинэд гарч ирсэн үүднээс аюултай мангасууд гарч ирж хотуудыг бүр улс орнуудыг сүтгэж байсан. Тэр үед нэгэн бурханлаг оршихуу гарч ирээд цөөхөн хүнд хүч чадал өгсөн. Тоглогч буюу зөвхөн энэхүү хүч чадлыг эзэмших хүмүүст л эрх мэдэлтэй болсон. Гэвч тэдний ард асар их эрх мэдэл мөнгө нуугдж байлаа. Ихэнх хүмүүсийн хувьд энэ зүйлс сүрэл байсан бол миний хувьд боломж байсан юм. Түүнтэй нэгдэх. Анхны 7 тоглогч гэж дуудагдах асар хүчтэй 7 хүний нэг болох Сэжон. Түүнийг ариун гэрлээ байсан. Тэр бусдаас юу ч нэгэлгүй мангасуудыг устгаж хамгаалдаг. Тэр бол бус тоглогчдын гэрэлгийг байна. Би түнд итгэж, дагаж, бамбай нь болно. Бид хэцүү бүхнийг давж, инээлтэж, нэгэн гэр бүл мэтэл ажиллана. Зөвхөн түүний ариун сэлмэл энэ хорвоог аварч чадна. Тэгэхээр энэ сүүлийн 7 болох нэ? Тийм ээ. Энэ сүүлийн 7. Чиний хувьд Ким Вожин. Чиний ажил дуслаа. Гэт өнөө түрүүнээс хойш айхтар магтаадсан ариун дайчин 10 нуруулгын хотго сэлэм дүрчтэй тоглогчийн систем дуурж хүчтэй гэмтлавлаа. Бал мөгийн хараал эсэргүүцэл 90% буурлаа. Хамгаалалт 90% буурлаа. Хөрхий залууч яагаад химэн Сэжонс соход цаанаас нэг хүүхэн гарч ирэн чи одоо л ойлгохгүй хэврээл байна гэж үдээ. Тоглоом дуусчвал бид бүх зүйлээ алдчих шít. Цуглуулсан бүх айтемнууд хүч чадлаа энэ аюултай мангасуудаа хүртэл алдчих. Хэрвээ тэгвэл бид яаж энэ дэлхийг удирдах болж байна? Вожинж урандаа дийлдэн ойрлоход систем дуурж таны хор таны бие хооронд орчлоо. Гэх үед манай залуу цусаар ханаж эхэлдэг. Өнөө хүүхэнж энэ хор ялагдчихгүй л дээ. Өчнөн олон тоглогчийг үгүйсэн дээ. Үгүй. Бид та нарт итгэж амиаж өгөхөөс буцдаггүй байсан. Гэтэл тэр бүх хүнийг алчсан гэж үү? Лугийн ангууч, ангын бурхан, Жон Жорж, үхтлийн хаан. Бид бүгдээрээ чамд баярлж байгаа шүү. Одоо ингээд бид хөссөн бүхний ээж чадхаар боллоо. Та нар зүгээр өнгөрнөгээ санаад хэрэггүй шүү. Наад өмхий хамаараа шалтак тоошоод ам өршөө гэж гуйхал олондоо та нар. Новш гэж би тэдэнд итгэсэн. Би бүгдэнд нь итгэсэн. Гэтэл яагаад амиа алдах ёстой гэж. Тоглоом хэллээ. 2 дугаар бүлэг эхлэхэд Пажу хот мангасууд бүслэгдсэн байна. Новш гэж гэсээр нэгэн харанхуй өнгөлөөс цэргийн машин гарч ирэх ба манай хүн цэргүүд дунд нь сэрдэг. Яг юу болоод байна? Би Балмогийн хооронд хортож өгсөн тий. Зүлээд нүү. Химэн Балмодын хооронд машин огцом торомслох ба тэд оркуудын сүрхтэд харсан байдаг.
Цэргүүд яран бууж тэдний ахлагчин цэргүүдэд заавар өгөх хооронд буундуу хадаж өнөөх оркуудын тархийг нь зад буудах хүн нь манай Вожин байх ба нэгэн оркийн цохилтоос чадварлагаар болтон буудаж бүх оркийг арч шайдаг зүуд гэхэд эндүү бодит юм. Би цаг хугацаагаар буцчихсан гэж үү? Химэн балмагдан ахлагчийнхаа үгийг ч үл тоон машиныхаа хажууд очин өнөө хоёрыг бодон суухад гинэт систем мэдвчих ба тоглогчийн горимж шинжтэй. Та төрлөө сонгоо гэж гараад ирдэг. Нэр энэ өдөр би тоглогч болсон билүү. Гэтэ энэ удаад 3 сонголттой гэж үү? Байц. Доод ертөнцийн эзэн. Гэснээр Вожины толгойд өөрийг нэмэхэлдэг эмэгтэйгээс өшөөгөө авч байгаа төсөөлөл бууж манай хүн энийг л сонгочвол бүх хүчийг анализ хийж чаддаг болно. Бас би чөтгөр болно гэж инээснээр доод ертөнцийн эзэн гэх чадварыг сонгодог. Одооноос би чамайг ангуучлах болно. Бэлтгэлтэй байгаарай. Хэсэг хугацаа өнгөрчээ. Манай хүн Phoenix бүлэгт ийсэх ба элсүүлэгчийн түүнд зөвхөн тоглогчдын цаасан дээрхийг уншиж чадна. Аль хүссэн нэг скиллээ сонгож аваад ур гээд 5 төрлийн скилл урд нь гаргаж өгөх ба манай хүний нүдэнд цусан хор гэх чадвар илүү тусдаг ба угаасаа энэ чадвар нь доод ертөнцийн эзэн гэх хүчний төрөлд нөлөөлөх чадвар байдаг. Энэ чадвар хэдий ингийн мэд харагдах боловч голомтой хамт хэрэглүүл гарцаагүй хүчрэх чадвар гэдгийг би санаж байна. Би энийг сонгох хэрэгтэй. Гэд өнөөх цаасыг урснаар чадварыг нь эзэмшдэг. Нэг халдсан залуу дээр 3 хүн ирэх ба эмэгтэй нь "Энэ миний анхны тулаан юм л да. Танд итгээд өрийгөө даатгаж болох уу?" гэж найлан хадахад өнөө халдсан. Мэдээж надад итгэж бололгүй л яах вэ? Би аль үжи 4-7-нд яваад үзчихсэн. Зүгээр л намайг дагахад болно гэх ба цаанаас нь хуужирсан машин унсаар манай Вожин ирэх үед өнөө хийдэж илт дорд үзэх хандлага гаргах ба нэг нь бүр "Тэр азтай байвал манай амьд үлдэж чадах баха" гэсээр цааш алхдаг. Вожин ч тоосон шинжгүй тулдах мангас болох гоблинуудын үзүүлэлтийг харан алхдаг. Тэд ч үүдээр орохдоо зэрэгсэн хувцас хэрэглэл нь өөрөө солигдож шөнө ертөнцид эргүүлэлтээр шал өөр орчинд орчихдог. Вожиж оцсон даруйдаа модон дээр байх саварцсан мөрнүүдийг ажин суухад өнөө хэдийг ахалж яваа халзан ирээд "Чи яваад биднийг байрлах айтайхан газар олж чадах уу?" "Мэдлээ ирэх мэ. Би чаднаа." "Тэрэнд ч бас чаддаг зүйл байсан байх нэ." "Зайлуу явцгаая. Энэ доторх бүх айтмнуудыг цуглуулцгаая." Гэд Вожин болон өнөө хэд хэмээн 2 салан явцгаадаг. Вожин ч дотроо намайг өгөөшөлгөж байгаа юм биз дээ. Яг хүлээж байснаар хэмээн ёржтойхон инээдэг. Мэшэн бүлгмийн төбөр дотор удирдлагууд хуралдан шинэ гишүүнээ ухтаж авах ба өнөө хүн нь өөрийгөө Suzuki Eiichi хэмээн танилцуулдаг. Мэшэн бүлгмийн мастер Sejong Lee "Песта энэ ч одоо эмэгтэй гэж дуудсан чинь эрэгтэй ч юм уу?" За мэдэхгүй өст. Ямар ч тач шинэ хүнд нэгэн даалгавар томилж байгаагаа хэлэхэд тэдний гишүүн болох аратан шиг том биетэй нөхөр уурдан ширээ цохиж босч ирээд өөрийнх нь даалгавар байсныг сануулж шинэ гишүүн рүү уурлахад өнөөх нь "Ямар нэгэн асуудал байгаа бол хоёулахнаа уулзах уу?" Гэхэд өнөө том биетэй нөхөр улам дуугаа өндөрсгөн "Хоёулахаар уулзвал яасан юм?" гэд байдлыг өгүүлэхэд өнөө ирэмн мэддэггүй мастер Sejong ч нэг муухай хараад боловлцдог. Тэрхүү даалгавар нь балмог гэх нэгэн сэлмийг авчрах даалгавар байх ба Sejong шинэ хүнд 3 хоног 3 хоногийн хугацаа өгсөн шүү гэж хэлдэг. Манай Вожин Joy модон дэх саврын мөрийг сурамгаа харан суух ба өнгөрснөө дурсаж Suzuki Eiichi Мишиан бүлгэнд байхад надад үнэхээр сайн багшилсан үндэ. Түүнийг алхан бүртээ дагаж хүндэлдэг байлаа. Тэр явдал болох хүртэл хэмээн модноос буухад нэгэн чулуун нисэн ирэх ба 3 гоблин зогсож байдаг. "Гоблин оо, өхөөрдөм юм аа. Цусан хороод урч үзмээр байлаа." Гэд системээс нэгэн хутга гаргаж ирээд эхлээд өөрийнхөө алхахыг төсөөд дайрж ирсэн гоблины гарыг зэвсэгч өнөөх нь яахчдаггүй. "Хөө, хор түүнийг саажуулахгүй нэг гэж үү? Үр дүн муутай юм аа." Гэд гоблины цохилтоос болтон духанд нь хутгаа зооход араас нь өчнөө гоблин гараад ирдэг. Манай хүн системээс нэг ташуур гаргаж ирээд гоблинуудыг оруулгаж эхлэх ба толгой гоблины ташуур гэх чадварыг идэвхжүүлдэг. Энэ нь гоблины эсрэг өндөр хохирлууд шруулаад зогсохгүй тэднийг айлгах нөлөөтэй чадвар юм. Ойн дундаас өчнөө айдас давтсан гоблинууд өнөө салж явсан хэдрүүд айраад ирэх ба халзан толгойд өнөө сэтгүүнөр эмхтэйг аварсан ч сэлмэн гоблины толгойд гацаж гялтаас нь толгойгоо цусаар бодуулчихнаа. Эргэж хараад тусламж гооход ямар тач нэгэн сэлмээ бариад урдаас нь гүйдэг. Манай хүнж гоблин дунд ёстой утгаар нь эргэж левел ап хийсээр үзэгдлийн хулгайч гэх чадварыг нээгээд амжина. Төсөлж байснаар сул дураа. Бэлом нь болчихсонд баярлалаа. Гэд цааш алхах ба өнөө хэд ч ямар тач 9 минут гарч чаджээ. Хүнд бэлтгэгдсэн яг хоорондоо хэрэлдэж эхэлж байтал ойн гүнээс ойлгож хэмээ хадах ба хидч босон бэлэн байдалд ороход манай хүн гоблинуудыг ангуучсаар левел ап хийж арга ясан аримг гэх шинэ хүчийг эзэмших боломжтой боллоо гэсэн мэдээлэл гарах ба аль хэдийн эзэмших боломжтой болчлоо гэж үү. Арга ясан арим. Яа харахгүй хүчрэх скил. Жон Жорж. Доод ертөнцийн эзэн. Энэ хүчээр их хол явсан да. Энэ хүчинд ганц асуудал байдаг нь
Зөвхөн мангасан дээр л хүчилдэг. Алсан мангасаа дахин дуудаж цэргээ болгодог. Мэдээж энэ хүчийг өөрийн болгоно. Гэсээр цаасыг урж шинэ хүчтэй болдог. Иргэн хараад алсан гоблино шинэ хүчээрээ дуудан ариг ясан цэрэг болох ба. Энэ нүд надад таалагдчих. Манай хүнч өнөө ясан гоблинороо өөр нэг гоблин алуулчихсан хараа зогсох ба. Миний хүлэлтэд сэтэрхий доройлоо. Олон хэрэгтэйч миний манай арай л бага байна гэж бодоод өнөө ариг ясаа чи яллаа. Гэтэ миний үнсэн скил биш бололтой гэд толгойг нь илжээдэг шүү. Өнөө бүтлгүүд дөрөвчих гал тойроо суучихсан гоблинуудыг яаж ялгах талаараа яриад халзан ч би энд үхэж чадахгүй гэд босоо зогсдол дээр нь левел ап гэсэн бичиг гарч ирэх ба бүр гайхаад би одоо тулдааг байхад яагаад төвшөө агчдаг вүлээ. Яг юу болоод байна? Үгүй ингэх ганц л арга бий. Багийн гишүүн тулдаж чинь гэснээр манай хүнийг амьд байгаа зогсохгүй тулдаад яваад байгааг мэдж авдаг. Манай хүнч бамбар ирчихсэн ариг ясаа дагуулсан шигээ гоблинуудын үүрний урд ирээд төсөөлж байсанчлан модон хаалдах шүү. Гэд өнөө халдыг нь шатааж эхлэхэд доторх гоблинууд нь угаатаж амь тэмцэн хаалтаараа гарахыг оролдож оролцоод хөвж чадаж тууснаа. Системд мэдээлэл ирэх ба тэр нь та доод ертөнцийг хэрсгийгээр байхшрууллаа гэж аах шиг. Вожинч ясаа дагуулад явах гэтэл доороос нь авраг гоблин гараад ирдэг. Манай хүнч мэдчихсэн бололтой энд гарч ирсэнд баярлаа гэд нухацтайгаар хардаг. Мишиан бүлгэн мэндхийг гарт оруулахаас өмнө маш олон ахлан сурвалжлагчид энд амиа алдсан. Тэдний шалтгаан нь чи байсан юм шүү дээ. Том залуу минь. Алив дахиад үзцгээе гэд сэлмээ гаргаж ирэхэд ясан гоблин Вожин руу харснаар Вожинд ч харсан таалагдаж түүнийг авраг гоблинтэй дуулдуулахаар болдог. Тэрхүү жижигхэн ясч авраг гоблины өөдөөс гүйж дайралтаас нь бултаад хөлнийхэн ширмсийг тасдах үед Вожин гайхаж өөрийнх нь өмнө толдж байсан үе санаанд ордог. Ясч асар хурдтай хөдлөн ард нь гараад үсрэхэд Вожин энэ яг тэр үе шиг. Тулааны арга барил нь яг тэр үеийн надтай адилхан байна. Тэгэхээр энэ скил хэдийн миний маанаас хамаарахч цэргүүд минь миний тулааны чадварыг өвлөх юм байна. Би өмнөх амьдралдаа бүх зэвсгэр тулдж байсан. Яг тулдвал Мишиан бүлэгт намайг нэгийн эсрэг нэгээр тулдаад барах хүн ховор. Надад шинэ төлөвлөгөөний боломж гараад эхэллээ шүү. Химэн өөртөөгөө яриач өнөө ясанд чинь ойлгож байгаа юм түүч алга. Системд мэдээлэл ирэх ба Вожинд домогт скилийн хуудас бэлгэлсэн байдаг. Үүдний гаднах харуул үүдийг цэвэрлэж химэн орилоход холбооны юм уу гэлтэй нэг нөхөр жигтэйхэн гайхаж гарч ирээд үүднээс өнөөдөрвийг арай ядан гарч ирэхийг харан ганцхан өдрийн дотор боломжгүй иргүүтэй. Яаж вэ гэсээр гүйжчод дөрөвдөхний байгааг харан Вожиныг асуудал манай хүн юу ч болоогүй мэт зүгээр л алхаад гарч ирэхтээс эргэсэн үүдч хаагдана. Өнөө залууч Вожины араас нэг юм асуугаар гүйх ба харин арай ядан гарч ирсэн халзан Вожиныг харан "Мө бацаанаш чи яг юм бэ?" гэсээр үлддэг. 7 бүлэг эхлэхдээ мэдээгээр Меншин бүлэг дахин нэг удаа дэлхийг авралаа хэмээн гарч байх ба өнөө Гилан толгойд нэг муу мангар хацаанд авруулчлаа гэд уурандаа шатан хин нэгэнтэй яриа сууж байдаг. Вүүжин гэртээ Сежоны зургийг харан улам хүчрхэг болох хэрэгтэй хэмээн бодож зогсох ба өөрийн элсэн бүлгэндээ очиж орк анхуурлах хүсэлтэй байгаагаа хэлэхэд өнөө хүн нь чи цууяранаас айхгүй нөө. Чамайг мөнгө эрх мэдлийн төлөө хөдөлж байна гэж хүмүүс бодно штэ. Юун цууяраа? Хин тамаатай юм. Надад мөнгө л хэрэгтэй байна гэсээр гар явдаг. Вүүжинч нэг орктой тулдаж эхлэх ба шүрмсийг нь тасдах гэсэн ч арьс нь хит хатуу байх ба манай хүнд маш хурдтай чивцээр байгаад хөлөөхөн шүрмсийг тасдаж хөнөөдөг. Том биедээ халзан залуу Вүүжиний мэдээллийг өөр нэг залууд өгөх ба өнөөх нь ганцаараа цамхахыг эзэлсэн гэж үү хэмээн Вүүжинийг харан гайхах ба тэрэн дээр нэгэн эмэгтэй нэмж ирснээр тэд ямар нэг зүйлийн талаар ярилцж эхэлдэг. Энэ хооронд цамхаг дотор Вүүжиний ясан цэрэг оркуудад боцогуулах ба Вүүжинч нэг оркийг ялж ясан цэрэг болгоод бусад оркуудтай алзуулж түүний арга ясаа арим гэсэн чадвар 2 левел болдог. Тэрээр Статосаны харан ингээ оркуудаа тулдгаа болж хурдан төвшөөхийн тулд оркийн ангуучийг ялах хэрэгтэй бололтой хэмээн газарт модоор цамхагийн газрын зураг зуран өөр төлөвлөгөө боловсруулахаар болж ясан цэрэгээ дагуулan алхнаа. Энэ хооронд нэгэн орк өөр нэгнийхээ цусан мөрийг татуулан чирэн алхаж байгаа нь харагдах ба өнөө оркоо амтрхан идэх хооронд манай хүн ясан цэрэгээ дагуулan харан зогсно. Оркийн ангууч тэднийг анзааран дайрахад ясан цэрэгээ төрөөж давтуулаад өөрөө хойноос нь цусан хортой сомоор нүд рүү харнаа. Өнөөх нь хорны нүлэнд автан газар сүхрэн унахад ясан цэрэг зөөлд усгана. Тэрхүү газар оркуудын болон тоглогчдын ясаар хөвлөрөх ба нэг тоглогчийн ясыг харахад оркд биш хүнд алуусан байдаг. Энэ надлага санаатайч бай, санаандгүйч бай. Юан паркийн Phoenix бүлэгт мөнгө айтемны төлөө хүн алах нь хэмээл үзэгдэл. Химэн бодон зогсоход хадан дундаас нэг зүйл гялцах ба очиход нь цогц байдаг. Тэндээс Юан паркийн Blacklist гэсэн тэмдэглэлийн дэвтэр олон өнөөдрийнхээ азтай өдөр байх чинь вэ хэмээн инээдэг. Системийн мэдээлэл гарган дахин нэг домогт скилийн цаас өгөх ба тэр нь Anubis-ийн нүд гэх скил байсанд Вүүжин эргэлзэлгүй орон өөр юм болгоно.
Өөрийн шинэ хүчээ өнөөх үгсэн хүн дээр дуршихад жигтэйхэн гэрэл цацарч тэрхүү хүнд хинд яаж алуусан талаар дурсамжийг нь хардаг. Энэ дурсамж болон блэклист байхад миний төлөвлөгөө улам ламархан болох нь дээ. Химэн инех ба энэ хооронд өөр газар нэгэн залуу боосто зодуулан өөр хүн самхагт оруулчихсан гэд бараг л алуулах дээрээ тулан ам өршөөхийг гуйсаар чирэгдэн гардаг. Тэрхүү босс Вожины талаар хэсэг бодоод самхаглуу орох эрхийн дуудлага худалдаагаар авсан бүлгүүдийн тоог харан сух ба Phoenix бүлэг нийт 20 эрх авсан бол тэр дотроо эхний 3 салаан тусдаа 6 бүлэг авч үлдсэн 2 бүлгийг өөр хин нэгэн авсан байгааг бид хардаг. Тэрхүү 2 эрхийг Вожин нангаараа эзэмших ба бүлэмгийн мастер буюу түрүүний босс түүнийг нь хөлөөн зөвшөөрсөн байдаг. Туслах нь яагаад ганц хүнд 2 ширхэг эй төвчний хаалганд орох эрхийг өгсөн талаар асуухад босс нь цагийн өмнө босон зүйлийн талаар бодох ба манай Вожин самхагаас олсон блэклистийг босст харуулan бүлгийн хамаг болохыг мэдэж байгаа хэмээн сүрдүүлж 8 алцах эрх тавьснаар Вожин ч босс таалагдаж 8 хүлээмж зөвшөөрснөөр тэрхүү эрхийг өөрийн болгосон байдаг. Янгуу их сургуулийн танхимд эй төвчний самхаг дотор 100 орк байгаа гэх мэтчлэн заавар зөвлөмж өгж байгааг хамгийн хойноос харан зогсох Вожин инээгээд гарчих нь бүлгэмүүд ч үүд рүү сүр дулаантай орох ба тэр дунд нь Вожин чимээгүйхэн орж байгаа харагдаж дотор ороход маш олон оркуудад тулгарсан хүмүүс тулдаж явахад манай хүн модон дээр суугаад ажиллаастай. Авраг оркийн байршлыг мэдэнгүүтээ шууд тийшээ хөдлөх ба авраг оркч өөрийн орк аймаа цуглуулan дайнд бэлдэж байгааг манай хүн аль үжээ очихсан хадан дээрээс ажиллаа сууж байдаг. Ард үлдсэн бүлгийн хүмүүст тагнуулан нэрэн мянган орк айрам тэдэн лөө хөдөлсөнийг дуулгаж тэд ч бэлэн байдалд орж өөдөөс нь хөдөлнө. Цэргүүд нь явсны дараа манай хүн авраг оркийн урд өөрийн 2 ясан цэрэгтэйгээ гарч ирэн тулаан эхлэх ба авраг оркийг 2 ясан цэрэг цаатуулан тулдахад араас нь Вожин цусан хороо түргсэн сумаар харах боломжийг хүлээж байгаад одоо хэмээн харахад өнөө авраг орк амархан болчихдог. Ясан цэргүүд түүний ширмсийг тасдах гэсэн ч сэлэм нь хуурчих ба авраг орк ганц далаалтар цэргүүдийг дуусгаж орхиход Вожин төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагатай боллоо. Хэмээн эргэж харан зогтохтой хойноос нь яагаад хөөхгүй байгааг нь гайхна. Хойно тулдах цэргүүдийн ахлагч нь босс мангасын байршлыг алдсандаа гайхах ба нэг цэрэг нь биднээс төрүүлээд Леон бүлгэн орчих уу гэж хэлээд унаад өгдөг. Үүнийг нь харсан ахлагч сандран "Хинбэ? Өөрийгөө харуул" гэж хэлэхэд ойн харанхууд 2 улаанууд өөрлөн ширтэж байдаг ба ахлагч нь ч хашгиран алагдана. Хүмүүс нэгэн хадны завсар сууцгаах ба Вожин ирэхэд бүгдийнх нь харц доос чиглэсэн байдалтай суугаан маш олон хамтрагчтай алдсных байжээ. Тэдний нэгнийх нь утгагүй өөрийгөө төвөөлөх яриаг нь Вожин холоос чимээгүйхэн сонссон. Маргааш нь борж дахин том оркийн айрам тоглогчдын эсрэг тулдахаар болоход Вожин ч авраг орк дээр сэлмээ барин ирж алив раунд 2 эхлүүлцгээе. Гэхэд босс оркч Сентинесээ босч үсрэн дайрахад хажуунаас нь сум орж ирэх ба 2 ясан цэрэг холоос харавж байдаг. Босс ч сандран 2 ясан цэрэг рүү чулуу шидэн довтлогч өнөө 2 нь болтон гүйж харавсаар л байдаг. Ашгүй төлөвлөгөө амжилттай бүтгэх бололтой. Хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан агаар дээр эргэлцээр сэлмээрээ оркийн хүзүүндэх зүйлтийг нь авчин өөрийн болгодог. Ингэснээр авраг оркийн хамгаалтанд суларч сум арсыг нь нэвтэлдэг ба өнөө булаас нь зүйлэж Вожин өөрийн болгосноор шинэ оркийн эзэн гих чадварыг нээдэг. Ийхүү сэлмээ цуснаараа бүрхээд 2 ясан цэрэгтэйг хамт тулдаж эхлэх ба ясан цэрэгийн харавсан суманд хордож дээр нэмээд Вожинж зохилтоос нь бултан гарт нь сэлмээ зоож олон л их хордох ба өвдөлтөөсөө болоод өөрийн сүхээ шидэхэд ясан цэрэг сүхийг нь авчдаг. Энэхүү тулааныг нэг хүн дээрээс нь харж чад балмагдан ганцаараа авраг орктой тулдаж буй Вожинийг талаар бүлгэмдээ хэлэхээр хөдлөхөд манай хүн ч анзаарнаа. Өнөө залуу ухсгийн хөдөлбөг үе араас нь сум орж ирээд мөрөндөн зогтох ба "Новш" гэж намайг анзаарчхад амиг минь таглах нь гэж бодоод эргээд харахад Скал бүлгэмийн хүн зогсож байдаг ба түүнийг хөнөөчгдөг. Тэрээр нэгэн блэклист гаргаж ирээд хөнөөсөн хүн дээрээ хэрэгсэлчгээд цогцрыг нь чирэн тулааны талбар руу явхад ард нь манай хүн нууцаар энэ бүх явдлыг харж байдаг. Оркуудын эсрэг тоглогчдын төлөө өндөрлөж тоглогчид ялсан байх ба нэг бүлэмгийн мастер бусдтай хандам "Маргааш авраг оркийг агнцгаая" гэхэд гинэт мэдгэл гарan авраг орк үхсэн талаар бүгд мэдэж хэн байж болох талаар гайхацгаадаг. Боссыг ялсны дараа Вожинд шинэ скил хуудас гарч ирэх ба түүнийг урахад үхсдийн ном гих зүйл гарч ирдэг. Тэрхүү номоо нээхэд 2 ясан цэрэг ном руу уусаа ордог ба манай хүнч баярлаастай. Тоглогчид боссын байга газар руу яран хөдлөхөд аллах хийгээд байсан Скал бүлэгмийнхэн ч сандрах хооронд Вожин ирэн бүгдийг алнаа. Хэсэг хугацааны өмнөх үйл явдал бидэнд харагдаж манай хүн Скал бүлэгмийн мастер өнөө алсан хүний чирээд явж байхад нь хордуулан түүнээс хэдэн асуулт асуугаад хөнөөж хувцсыг нь өмсөд явдаг. Одоо үе шилжихэд Скал бүлэгмийн үлдсэн хүмүүсийг хятаж нэг хүн үлдээгээд
асуулт асуух гэхэд өөрийнх нь толгойлогч өвснийг нь ойлгосон залуу амиа хорлцдог. Манай хүн өвсөн залуу дээр Анубисын нүд гэх скилээ ашиглан дурсамжийг нь харах ба скал бүлэгмийн далд хууль бус ажил болон энэхүү бүлгэмтэй өөрийнх нь харьяалагддаг Phoenix бүлэгч орооцолцсон гэдгийг мөн тэд нэг томоохон зүйл ихлүүлж байгаа талаар мэдэж авдаг. Тэрхүү дурсамжинд гарах сэлэн болон ном сумын мастеруудад өмнөх амьдралдаа итгэж байснаа дурсдаг ба ямар нэг зүйл буруу болоод байгааг тэрээр маш сайн мэдэж авдаг. Үүдний гадна хоёр залуу жалиргээл хов базаа сууж байхад үүднээс Вожин цусандаа хутгалцсан байдалтай гарч ирэн сэтгүүлчд болон дөрөвний хүмүүсийн өмнө жүүжнэ. Сонинд скал бүлгмээс нэг ч амьд ирсэнгүй. Нийт 31 хүн ам алдсан. Гэх мэдээг уншин суугаа Phoenix бүлгмийн мастер Yovan Park уура барьж яднаа. Yovan Park тэрхүү цамхаглуу орсон гişүүдээ урдаас хөрвүүлэн хэн авраг аврахгүйг яасан талаар асуухад өнөөдөл найз давтан чичирж мэдэхгүй бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн гэдэг. Мастерч туслахтаа Вожины байгаа эмнэлэг рүү явна хэмээж тэд Вожин дээр ирэх ба юу болсон талаар болон скал бүлгмийн талаар асуухад манай хүн тэднийг авраг орхитод тулдаж байгаад ихэнх нь үхэж оркийн зүйлтийг нэг нь авахд толгойлогч нь түүнийг алчихсан. Тэрийг нь харсан намайг алхаас өмнө би цусанхоор ашиглаад түүнийг алсан гэх мэтчлэн худлаа ярих ба бүлгмийн мастерч чи надаар тоглоод байна уу? Мангар бацаа минь хэмээн уурлахад манай хүн үржлүүлэн зүдсээр тэр дундуура скал бүлгмээс авсан цамхаг зардаг хүний нууц нэрийг нь хальт дурдаад амждаг. Далдуур сүрдүүлээд байгаа сүтүүлгийг нь ойлгосон бүлгийн мастерч тайвширч босон гарахтаа наад амаа хамхиж амьдрал чамд үлзэдэ шүү. Гэхэд манай хүнч мэдлээ ирэх мэ гэд үлддэг. Гарсныхан дараа манай хүн цонхон дээр очин тэр надад үнэхээр итгэхгүй байна. Гэхдээ зүгээрээ бүх зүйл төлөвлөгөөний дагав. Ирээдүйдийн талаар сум болон сэлэмний мастерууд бас Сижон лимитг нь гарцаагүй. Миний төлөвлөгөө жоохон хэцүү гэж магадгүй юм. Олон хүчрхэг болцоход энэ асуудал төвлөрье хэмээн дотроо боддог. Манай хүн эмнэлгээсээ гарахад утсан дугарч түүнд C төвчний хаалга руу орох хүсэлт ирэх ба 1000 кобальт устгах даалгавар өгдөг. Тэрхүү хүн Вожины мэдээллийг нэг залууд өгөөд байсан халзаа авахгүй байдаг. Өнөө мэдээлэл өгөөд байсан залуутай юуныш тухай юм нэг зүйл ярилцж байх ба манай хүн ч Сүрсэн хотын балгасын ойролцоо цамхгийн үүдний ойролцоо ирэн дотгош орохоор гулах гад түүний нэг хүн ажиглаж цааш халдсан хард мэдээлнэ. Мишен бүлгэмт сэлэн болон номны маструуд бусдтайгаа толгойлогч болох Yovan Park-ийн сүүлийн үеийн үг үйлдэлүүдийг болон гишүүдийн сахилга ба цаашдын стратегийн талаар ярилцсан сууна. Гарахтаа бас хөөрхийн нэг залуу бөмбөнүүлээд ав. Харин нөгөө талд манай хүний орсон цамхгийг хоёр залуу манах даалгавартай байх ба хоорондоо буу халаа зогсож байгаа хооронд цамхгийн үд хаагдаж манай хүнч яваад өгнө. Энэ талаар өнөө халзанд мэдээлэлтэд ганцхан ажил өлегтэй хийж чадахгүй байна уу? Хэмээн халзан уурлахад эмхтэн дуудан өөр нэгэн асуудлыг ярин зохицуулахаар явхад халзан анх уулз үеэс шал ондоо олжээ гэж бодноо. Манай хүнч машинтайгаа явж байхдаа цамхгаас гарч ирсэн үеэ бодох ба түүнийг гарч ирэхэд машин дээр нэгэн станц бичгтээ үлдээсэн байх ба тэрхүү заасан дээр хэрвээ чи цамхгаас гарч ирвэл бидэнтэй холбогдоорой. Ажлын бус цагаар залхахгүй байхыг хүсье гэсэн байдаг. Phoenix бүлгмийн ахлагч нь нэг залуутай ярилцах ба хин нэг амьд гарах шаардлагатай талаар ярьж байгааг нь шар устай нөхөр дээрээс нь ажиглан зогсож Yovan Park скал бүлгмийн талаар хэр ихийг мэддэг юм бол хэмээн зогсоход ард нэг нөхөр гарч ирэн тэд хоорондоо ярилцсан зогсноо. Yovan Park-ийн ярилцаж байгаа хүн нь бүлгэмд харьяалагддаггүй нэг төрлийн хөлсний цэрэг ба Yovan босон явхад өнөө шар устай залуу хөлсний цэрэг дээр очин ямар нэг зүйл ярьдаг. Тэрээр Мишен бүлгмийнх ба манай Вожинч түүний хараанд өрчихсөн бололтой байна. Манай хүн өнөө станцаараа ярин Yovan Park-ийн гадаа ирэх ба дотгош орон тэд хоёр талтаа нэлээд ширүүхэн хэрэлцэж эцэст нь бас нэгэн зүйл дээр наймалцгаар болдог ба цуслах эмэгтэй манай хүнд скил хуудас өгөх ба Вожинч тэрхүү хуудсыг авсандаа баяртай байгаа харагдана. Цамхаг дотор Phoenix бүлгмийн залуус алхах ба бүлгмийн мастер болох Yovan Park-ийн чихийг нь хангинтал моолж явхад тэдний ард скал бүлгмийн масктай залуу харан зогсож байдаг. Yovan Park-тай уулзч суусан өнөө хөлсний цэргийг Мишен бүлгмийн шар устай залуу бүлгмийн хувьд бус хүний хувьд манай Вожиныг алуулахаар захиалга өгж байдаг. Нэгэн цамхгийн хаалга хаагдах үед дотроос нь скал бүлгмийн 3 залуу гарч ирэх ба үүдэнд нь хүлээж өссөн залуу тэднээс Phoenix бүлгмийн хүмүүс яасан талаар асуухад тэд ч тоолгүй алхасаар өнөө залууч шантралгүй асуусаар байхад скал бүлгмийн залуу маска тайлан тэд бүгд үхчихсэн гэж инээнсүлэн хэлдэг. Тэд ч машиндаа сун хөдлөх ба Мазумото гэх хүнтэй холбогдсон даалгавар амжилттай дуусныг хэлж дахин дараагийн даалгавар авнаа. Маргааш нэгэн барилгын талбайд манай хүн цамхагт орохоор ирэх ба тэнд өнөө хөлсний цэрэг угтан авч араас нь өнөө скал бүлгмийн 3 хүн ирнэ. Тэд цамхагт орох ба 2 хэсэг салан явж скал бүлгэм болон хөлсний цэрэг гээд дөрвөлээ нэг модонд орсууж Вожины талаар ярилцсан сунаа.
Хөлсний цэрэгч хэдэн хүмүүстэйгээ нийлээд буцаж ирэхэд бүгдээрээ цус алдан унцаасан байх ба тэр дунд нь манай Вожин хөвтөж байдаг. Тэдний нэг нь амьд дэвж дараад хоолойгоо хэрчүүлсэн учраас юм ярьж чадалгүй димэл Вожин руу заана. Эмчлэгч түүний хоолойг эмчилж байхад ард нь ясан цэрэг гарч ирснээр эмчлэгчийг голоор нь хувааж өгнөнөө. Харин нөгөө талд Скал бүлгэмийн хэд кобальтуудтай тулдаж байх ба буцсан манай эд дээр үзэгдэл солигдоход хөлсний цэрэгийг буулгаж аваад мод налан суулгаж Вожин урдан зогссон байх ба хөлсний цэрэг чи яаж хэмээн асуухад би бүгдийг сонсчихсан юм л та гэж хариулах ба Мишан бүлгэмийнхэндээ бааранд уулздаг өдөр Вожинч тэр бааранд нөгөө талын ширээн дээр нь сонсож байсан байдаг. Чамд хэд хэрэгтэй юм гэж хэлж дуусаагүй байхад нь Вожин түүний толгойг тастан унаа. Өөрчлөлөн ихний давхрын сүлийн гоблиныг устгаснаар нэг давхар цэвэрлэгдэх ба яаж юм хурдан цэвэрснийг гайхах Скал бүлгэмийнхэн 2 дугаар давхар руу шилжих хаалга руу яарвчлан гүнэ. Харин гадаа Яван паркын туслах нь хин нэгэн зөвшөөрлгүй ховор мангасны цус судалдаалаад байгаа талаар хэлэхэд босс манай Вожиныг сэргэлдэж байгаа бололтой байдаг. Скал бүлгэмч 2 давхрын хаалга руу орлоо. Усан дор амьдардаг мангасыг сэрэж шиг болсонтой сэрэгцэн дөнгөж орж ирээд байсан нөхдүүд рүү цусаас харван идж тэд цусанд хүрцгээг ба мэдээж харамсан хүн нь манай Вожин байдаг. Вожин тэдний урдгаараа ярих оронд өнөө сэрсэн гөрүүлэн мангас гарч ирээд тэдний нэгийг нь зоглох ба түрүүн тэдэн лөө харсан цум нь өөрийнх нь биш гоблины цус байх ба гөрөвлөд гоблин идэх дуртай учраас гоблины цус үнэрчсэн хэдрүүд арчээ. Тэдний нэг нь манай үнийг алхаар дайрах ба сэлмээрээ тулахад Скалын нөхрийн сэлмэн дээрх тэмдэг нь сэлмний мастрын сэлмэн байдаг. Нөгөө талд гөрөвлөлтөд тулдаж буй хоёрын нэг нь хөдөлгөөнгөө зогсох ба тэр хүнийг Ким Жихүн гэх ба Скал бүлгэмж шургасан Мишаны тагнуул байдаг. Энэ тэгэхээр сэлмний мастрын сэлэм үү? Чи яаж мэддгийг? Чи биш, би асуулт асууна. Яагаад сэлмний мастер чамайг сонгох болов? Сурагч нь юмд сул дорой байдаг болохоор чамаас их хичтгэл байх та. Амаа тат. Энэхүү тэдний тулаан үргэлжлэх ба Мазумотогийн зарчилтаас болтохдоо нүүрлэн өөрийнхөө цусыг цацарч хордуулсанд өнөө залуу сэлмээ өргөх үед гэрэл цацарч эхлэх ба манай үнч ариун гэрлүү хэмээн уулга алдсан ч тэрхүү дайралтаас нь амархан болтож чаднаа. Тинхүү хойно гараад Мазумотог олон хэсэг тасар татан хаяхад өнөөх нь өөрийн амьдралаа тэр тусмаа багштайгаа бэлтгэл хийж байсан үеийн дурсамжаа санах ба багш нь чи хэдийн хүчтэй техник сурсан ч жинхэнэ мангастай тулдах үед хэцүүхэн байх бол гэж хэлж байсныг санан багшаа би өнөөдөр жинхэнэ мангастай уулзсан гэж бодож гэд үхтгийн унахад хамтрагч нь анхаарлаас улуулснаар гөрвөлт хүчтээс авуулах ба өнөөх Мишаны тагнуулч Вожинд хандан хүчээ гамрахгүй бол самхахгаас хин намд гарч чадахгүй гэх мэтээр сандран хэлэхэд Вожин зүгээрээ би ганцаар зэрвэлж чадна гэж инээгээд нэлээд олон ясан цэргүүдээ гаргаж ирнэ. Өнөө залууч гөрөвлөлөөс арай ядан зүхтаж болтож байхад Скал бүлгэмийн залуу сүхээрээ дайран орж ирээд Мишан бүлгэмийн нохоо минь би чамаас тусламж хүссэн ч чи хар амиа хоохолоод их завгүй байгааг чи би харсан хэмээн хорсолтой хоолоогоор хэлэхэд гөрвөл түүний сүүлээрээ орон баадж эхлэх ба Мишан бүлгэмийн залуу ямар тааш эндээс зугтай Вожиныг ин цамхахыг цэвэртэл би амьд байх хэрэгтэй гэд зугтах гэхэд нэг ясан цэрэг гөрвөлийг сэлмээрээ зоох ба ясан цэрэгүүд гөрвөлдөө тулдах гэсэнд гөрвөл тэднийг тоолгүй өнөөх залуу руу дайрах ба ясан цэрэгүүд гөрвөлийн шүрмсийг нь тастан давхар цусан хороор хордуулахад гөрвөл газар сүрдэн суусан ч өнөө залуу руу дайрахаа болдоггүй. Тэрээр зугцаар шууд Вожин руу чиглэх ба урдан зогсож байсан жижиг ясан цэрэгийг зам зайл гэж сэлмээ далаан үсрэхэд өнөөх цэрэг хормын дотор нүрийг нь зүсэж хөлөөхөн шүрмсийг тастах хайнаа. Гөрвөл зөвхөн дулаан мэдэрдэг ба ясан цэргүүдээс дулаан ялгархгүй учраас учир зүггүй өнөө залуу руу дайраад байсан байх ба гөрвөлч өнөөх залуу руу амаа ангаалan дайрна. Цамхгийн гадна Мишан бүлгэмийн талаар мэдээ гарнаа. Яван паркт тусгатайгаа ямар нэг зүйл ярих ба харин халзан залуу гомын эдэн суух өнөө залуутай ямар нэг статистик үзүүлж байдаг. Цамхаг дотор Вожин ясан цэргүүдийн хамт гөрвөлийг ялсан ба Мазумотогоос авсан сэлмийн мастрын сэлмийг жижиг ясан цэрэгтэй өгнө. Хаалгаар ганцаараа гарч ирэх Вожиныг тосон нэг ахгүй гүйж ирээд бусд нь ясан талаар асуухад гөрвөл хитрхийг хүчрэхэг байлаа. Гэхээс өөр зүйл хэлдэггүй. Нэг өрөөнд ороод нэг залуутай уцаар ярихч тэр өрөөнд нь хяналтын камер дуу хураагур байгааг мэдсэн Вожин олигтой чухал юм ярилгүй гарах ба тэр үед нь Яван парк түүнд залгаж чи замхахаас ганцаараа гарч ирсэн гэлээ. Энэ үнэн үү гэж асуухад Вожин тийм ээ үнэ. Маргааш нарийн ширээнийг нь тайлбарлая гэж хэлээд нэгэн локер руу очоод цамхаггүйдийн тэмдэглэл аван тэндээс альбино лизард буюу цагаан гөрвлийн өндөг унгаах боломжтой цамхаг нүдэлж аваад тэр цамхаг руу орохоор шийдэн станцаар халзан залуутай холбогдноо. Маргааш нь Яван парк дээр очин өөрийн хэрэгээ Скал бүлгэмийн Япон гишүүн болох өнөө Мазумотод тогтчихноо.
Тэндээсээ гарчаад өчигдөр орой цамхгаас гараад Орсон өнөө өрөөлөгөө очин халдсантай хамт байгаад байдаг өнөө залуутай болон эмэгтэйтэй очиж уулзаад тэд хамтдаа нэгэн цамхаг руу орно. Өнөө залуу чулуун дээр суугаад вожиныг ажиллахаар үлдэх ба вожинч ясан цэргийг гарган өчнөө чоны хүүс тэмтрэх ба тэр бүх хугацаанд ажиллаж суусан залуу цэргүүдэнтэй ажгүй хүчтэй. Гэхдээ тэр жижигний төвшин хит өндөр. Яг л өндөр төвшний тоглогч шиг гэж бодож амжина. Тэгснэ гинтл манай хүн лүү дайрах ба манай хүн ч үүрч хитээд хүлэн модноос дүүжлээд хайчихдаг. Өнөөх нь намайг буулга хэмээн орилоход шууд буулгачих ба би чам дахиад нэг боломжуулгая. Одоо харц суух нь миний ээлж. Уг нь миний ясан ариум хурдан хугацаанд энэ цамхгийг цэвэрлэж чадах ч гэлээ чамайг хармаар байна. Гэд өнөө залууг чоннуудад тулдуулах ба маш олон чоннд дарагдаад ирэхээр нь нэг ясан зэрэгээрээ хальт тослуулж өнөөх нь арай адам молтрах ба манай хүн модон дээрээс ажиллаад л зогсож байдаг. Сүүлдээ бүр ясан цэргүүдтэй хамтран арай адан нэг давхрыг цэвэрлэх ба манай хүн тэр миний санаж байгаагаас дэндүү сулдар байна. Өмнөх амьдрал дээр аимшигтай хүчтэй нэгэн байсан. Яагаад тийм сулдар байдаг вүлээ? Гэх мэтчлэн бодох ба тэд хамтдаа дараагийн давхар руу явах оролдог. Дараагийн давхарт очингуудаа 4 шил цус гаргаж ирээд өнөө залууд хандан чи хэр хурдангуй чадах вэ? Гиснэ өнөө цусаа эргэн тойронд нь цацаад амьд гармаар ивэл хурдангүйдэг байх хэрэгтэй дээ. Гэж хэлэхэд цаанаас нь цагаан гөрвөл орилсоор гарч ирнэ. Өнөө залууч энэ яг яагаад ганцхан над руу дайраад байгаа юм бэ? Гисээр зүгтаах ба зүгтж залгсан бол эргэж харан цагаан гөрвөлийг зогсооход манай хүн модон дээрээс харан гэд хараа зогсож байдаг. Цагаан гөрвөлийг зогсоох оронд ясан цэргүүд гөрвөлийг сүлбэх ба гөрвөлч цусан хороор хордож эхэлдэг. Цэргүүдийг огт тоолгүй зөвхөн өөрлөгөнд харан дайрах гөрвөлийг харан тэр цэргүүдийг харахгүй нэ гэж үү? Ганц намайг л хараад байгаа юм уу? Гэж бодохдоо Вожины өмнө хэлсэн амьд үлдмэрээ бол хурдангуй чаддаг байх хэрэгтэй дээ. Гэх үгийг санан Вожин руу хараад яг ямар новшоор төлөвлөд байгаа юм бэ гэж бодох оронд гөрвлийн сүүлэнд маш хүчтэй савуулдаг. Аргагүй ирэхэнд скилээ идэвхжүүлэн босч ирээд гөрвөл рүү дайрахад манай хүн одоо л нэгэн хүчээр оруулах нь химэн бодогч хоёр ясан цэрэг гөрвлийн хөвлөд бүлж өөр нэгэн дээрээс нь сэлмээр зоосноо гөрвлийг дуусгачдаг. Энэ хооронд өөр нэг цамхагт яг адилхан ясан цэрэгч хоёуг дуулахтай цэрэгтэй нэг залуу троллуудыг агнах ба системийн мэдээллийг харснаа. Энэ яг юу вэ? Эсвэл хинбэ? Гэж хэлснээр 30 дугаар бүлэг дууснаа. За манай Вожи маань өнөө ялсан гөрвлийнхэн гидсийг яраад дотроос нь альбино гөрвлийн өндөх гаргаад ирнэ. Сэлмнийхээ араар өндгөө хагалтал дотор нь скил хуудас байх ба Power of Apophis буюу Грекийн домогт гардаг Apophis-ийн хүч чадал гэсэн скил байдаг. Энэ скил нь хэрэглэгчээ ямар нэг төрлийн хорны дархлаатай болгодог юм байна л та. Тэгээ манай хүн эргэлзэлгүй хуудсыг урж хүчийг өөр юм болгоно. Ийхүү өнөө залуугаа дагуулсан цамхгаас гарах ба өнөөх контейнерын өрөөндөө ороод халзан хартай холбоо барих ба өнөөх нь нэг хоёрыг санал болгоход манай хүн татгалзнаа. Вүүжин ч өмнөх амьдралтаа бэл мөгийн хороор хордоод үтсэн штэ. Тэгэхээр энэ чадварыг авснараа ер нь бол ганц өшөө авалтандаж гэлтгүй айл талаараа л ашигтай болчихж байгаа юм л та. Хөөхий цамхагт манай хүнд үхтлээ дээрлэх хүсэн залуу өнөө халзан дээр очин цамхаг доторх явдалд гомдлох гээд байж байхад нь халзаа урдаас нь тэмдэглэл өгөх ба нэмэх төвчний цамхаг руу луугийн ангууч аянгийн бурхан зэрэг хүчрхэг хүмүүстэй орохыг хүсэх ба нэмээд вүүжинтэй орох талаар хэлэхэд хөөхий минь бүр хаширцсан. Би вүүжинтэй дахиж орохгүй гэхэд нэг войс үзүүлэх ба өнөө залууч орхоос өөр сонголтгүй болчихж байгаа. Манай хүнч нэг тийшээ явах гээд сэлмээ ирэлчгээд нэг цүнх хонгоолгож үзнэ. Халзан дээр туслах эмэгтэй нь яг тэр цүнхийг барьсаар ирэх ба өнөө хөөхий залуу вүүжинтэй хамт Орос руу явуулчихсан гэдэг. Өнөө залууч маска үзий ядаастай байх оронд вүүжин гэж ам алдчих шахаад Исаак гэдэг нэрээр нь дууднаа. Тэр хоёр маань Оросын Мокош гэх бүлгмийн хүмүүсийн дүрд зүсээ хувилгаад Оросд ирсэн юм байна л да. Тэд ч цамхаглуу орох ба манай хүнийг маскыг турших хэрэгтэй байна гэхэд нь өнөө залууч өмнөх удаагийн цамхгийн явдлыг бодоод нилээдгүй эвгүй байдалд орноо. Вүүжин ясан цэргээ гаргаж ирэн маска зүүх ба өнөө залуу ясан цэргийг өгөөрдөд толгойг нийлж их л дотн мэд зан гарганаа. Вүүжин маска зүүхэд хуруунаас нь уцгарч ирээд ясан цэргийн толгойд орох ба өнөө цэрэг гараа толгойноос минь аав гэж хэлдэг. Ерөнхийдөө бол Вүүжин одоо ясан цэргийг харж байгааг харж мэдэрч ясан цэргийнхээ оронд нь орч чаддаг болж байгаа юм л та. Өнөө залууч ясан цэргийг ярьчихлаа гэд балгамдах ба манай хүн шинхэн хүчээ тийм цай удирдах чадахгүй. Тэрхүү цамхагт Солонгосын хэд хэдэн бүлгмийн ангуучд ирсэн байх ба ерөнхийдөө Орос дэх хаалгыг солонгосчууд худалдаад авчихсан юм шиг байна. Манай хүн ч өнөө ясан цэргийнхаа биет дасчихжээ. Оркуудыг бол бүр жинхэнэ хядаастай. Тэгэл хөөхий нөгөө залууч давхар өмхөлцгийг хагалчих гэж боолж өгөхгүй нэг л. Ийхүү хоёр дахь өдөр нь ангуучд гоблинуудыг хядаад л 3 дахь өдөр нь бас л үргэлжлүүлэх ба нэг нөхөр нь нэмэх хэй төвчний цамхаг гэхэд хитрхи амархан байна гэд гайхаж байдаг. Манай хүнч левел ап хийж явсаар нэгэ скил хуудас олох ба
эргэлзэх зүйлгүй тэрхүү хуудсыг нь уран өөрийн болгоно. Тэгээд бууж ирээд өгсөн 2 оркийг ясан цэргээ болгох ба өнөө залууж гайхан 5 цэргэл гаргаж чаддаг байсан биз дээ. Яаж вэ? Тэр чинь хэсэг хугацааны өмнөх л явдал. Одоо бол би илүү олныг гаргаж чадна гэдэг. Ард байсан ангуучид ч оркуудын цогцыг олон цаашлаад манай хоёрын байсан модон хашаатай газрыг олж яагаад өмнөх өдрүүдэд дэндүү амархан байсныг нь ойлгодог. Манай хоёр цааш явсан байх ба өнөө залуутай ясан цэргээ толдуулан хүч сорихоор болж хэсэг хугацааны дараач өнөө залуу бүр амьсгаа царилчихсан завсарлага хүсэж байдаг. Тэдэн лүү кобальтуудч дайрах ба хөөрхий залууч өөдөөс нь тулднаа. Манай хүн бол юу ч хийлгүй харан зогсож хизээ нэгэн цагт над тэрэг болно гэж байдаг шүү. 5 дахь өдөр болжээ. Манай хүнж байдаг л янзаараа өнөө залуул тулдаж явсаар хөөхөн левел ап хийж байдаг. Арай гэж нэг юм идэх цаг гарч чоколад идэх зураа вүүжийн нэг чоколадаа өгөхөд өнөөх нь ясан цэргээрээ авчруулж өрөөд бүр нөгөө шин чадвараа гартаа оруулчихсан байдаг. Тэр хоёрыг тэгсгээд лөөж байхад ойгоос нэгэн тохиолдол дуурах ба тусламж хүссэн дохио юу гэхэд вүүжийн наадах чинь тусламжийн дохио биш ээ. Энэ давхрыг аль хэдийн цэвэрлчихсэн. 2 дугаар давхар руу орох гэж байгаа болохоор бүх хүмүүсээ цуглуулад олсон зүйлээ тэнцүү хувааж авах гэж байгаа. Би юу гэж очиод өөрийн зөөсөө өгж авах вэ? Гэт системээсээ алтан скил хуудас гаргаад ирдэг. Тэр нь Джон Жорж гэдэг хүний гол скиллүүдийн нэг юм гинэ. Тэд зөнөө хэдэн ангууч дээр очисон байх ба бид амьд үлдэх даалгавраа 5 минутын дараа давна. Тэгээд 2 дугаар давхарт орно. Тийм учраас өөрсдөө олсон унгасан зүйлсээ бусдтайгаа тэнцүү хуваан шүү. Хэрвээ нууж завших гэж оролдвол хатуу шийтгэн гэж мэдээрэй. Хэмээн үг хэлж байхад манай залуу дээр нэг нөхөр хурж ирээд дээрлэхмээр аятахад манай залууч өөдөөс нь асах гэсэнд вүүжийн бойлуулнаа. Вүүжийн өнөө залуудаа зарим хэсэг нь гартаа улаан туустай байгааг хэлж байдал нэг л биш байгааг анхааруулдаг. Даалгаварч биелэгдэж 2 дугаар давхар руу шилжих ба тэнд улаан могооны эсрэг хүмүүс тулдаж гарнаа. Гэтэл манай хоёр чинь бүр дээр гарчихсан өнөө эдийгээ тулдаж байгааг нь хараад зогсож байдаг. Залууч манай өнөөс яагаад зүгээр хараад зогсоод байгааг нь асуухад мангас чам руу дайрвал чи хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ? Мэдээж хүчийг нь хэмжинэ. Би тийм л зүйл хийж байна. Хэрвээ барахгүй мангас байвал зүхтана. Барахаар бол ална. Гэх ба хүмүүс могоодоо харилцаж эхэндээ дажгүй байсан ч могоо сүүлнээсээ өргөснүүд гаргаж ирээд хүмүүс рүү шүршиж байдлыг нь эргүүлдэг. Тэрхүү өргөсний дайралтын хүрээнд бүр амар том заяа. Нүдний шилтээ нөхөрч бүр гайхаж балмагдах ба хүмүүс арай ядан босож байхад өнөө могоо дахин дайрахаар өргөснүүдэд цэнгэлж байгааг анзаарсан. Нүдний шилт хүмүүстэй цэнгэлж дуусгаас өмнө могоог дарж авах тушаал өгснөөр тэд бүгд дайрнаа. Гэвч нэг нь цусаар ханаагаад унаад өгөхөд хүмүүс ар араасаа цусаар ханааж эхлэх ба тэрхүү өргөс нь хортой байж л дээ. Хүмүүс ч тэгээд айд сандран зүхтаж эхлэх ба нүдний шилт ч яахаа мэдгүй хэцүүхэн байдал зогсноо. Энэ бүхнийг ясан цэргээрээ манай хүн ажиглан суух ба ерөнхийд нь юу болж байгааг маш сайн мэдэж байдаг. Тэрхүү өргөснүүд нь хортой биш ба өргөсний араас нь үлдсэн нүхнүүдээс хортой хий тодорхой бүсэд тархаж байгааг нь хэлдэг. Нөгөө залууч сандарч хүмүүстэр очиж нэгдий гэхэд нь манай хүн ганцаараа болгоно л гэдэг. Тэгэл нөгөө залууч олон Монголд тохорно. Хөсвөлчийг очиод улдаж болно шүү гэж хэлээл амын таглаж байгаа. Манай хүн ч могоодоо нилээдгүй ойртсон ч өөрөө хорны дархлаатай болохоор зүгээр л. Тэгээд тулдахаар зэхнээ. Бусад ангуучид арай гэж хорны хүрээнээс гарсан ба бүгд л нилээдгүй дороодож ядарчээ. Нүдний шилтж өөрийгөө буруутгаад л байдаг. Гэтэл нөнөө могоон чигээс чанга дуу гарах ба нэг нь модон дээр гараад харснаа. Тэнд хин нэгэн могоодо тулдаж гин гэж бусдаа хэлдэг. Нүдний шилтж бүр шок. Үнэхээр л хин нэгэн тулдаж байгааг харангуутаа тэр хооронд могоон хооронд хордсон ч амьд үлдсэн хүн байж магадгүйгээд буцаж очиод амьд үлдсэн хүмүүсээ аврахаар болдог. Манай хүнж ясан цэргүүдийн хамт тулдсаар байх ба 2 жадаа могоон их биелүү зоож могооч иргэн түнлүү дайрахад жадаа нүдрүүн шидчгээд мод амжин болтнаа. Нөгөө талд нь өнөө залууч үгсэн мангасуудыг цуглуулж байх ба цуг байгаа ясан цэрэгт уураа гарган дунд хуруугаа гаргах яг тэр үед нь вөөжин тэр цэрэгтээ орцсон байж таарнаа. Ядж байхад нь бүтлгүй нэг юм. Миний хүссэн зүйлийг гүйцээв. Мэдээж цуглуулчихлаа. Сайн байна. Надад тэмжих цаг алга гэснэ тэр биенээс гарч ясан цэргүүд рүүгээ нэг нэгээр нь шилжин могоотой тулдаж гарнаа. Жаднуудаа нэг нэгээр нь зоосоор байх ба могооч чарлаж гарна. Хол байгаа нэг цэргийнхэн биед орж жадаа могоон зүг шидэд могоо дээр байгаа цэргийнхаа биед орж шидсэн жадаа өөрөө барьж аваад могоон билүү зоож ноцолцоор могоон зүхтах чигийг нь гаргаж өгөөд өөрөө модноос үгдэж үлдэх ба өнөө могооч нь цуглуулад байсан оркуудын цогцнууд руу ойртох үед тэрхүү цогцнуудыг яг могоон толгоонд ор дэлбэлнэ. Нөгөө нэг түрүүн авсан алтан утсан шүү дээ. Тэр чин цогцнуудад мана шингээгээд хүссэн үедээ дэлбэлэх чадвар юм байлаа шүү. Могооч дахиж эргээд өөр зүг рүү зүхтах гэхэд бас л тэнд нь овоосон цогц байдаг. Дахин нүүрэнд орон дэлбэлж орхино. Юучгүй сүлдсэн могоо руу ясан цэргээрээ харсаар л. Өнөө могооч чинь цусан хор баг багаар үйлчилсээр л. Ангуучид амьд үлдсэн хүмүүсээ аврахаар гүйж байхад систем дугарч кобраг үгсэн гэх мэдгэл ирдэг. Бүгд шок. Бүгд яаран хөдлөхөд манай залууч урд нь гарч ирээд тэднийг зогсоох ба өнөө нүдний шилд
Бид муу хүмүүс биш ээ. Энтэр гээ ардах гэхэд ард нь 3 ясан цэрэг байгааг хараад бас л шок. Нүдний шилтж яахаа мэдгүй зогсож байхад ойгоос маш чанга чимээ гарах ба тэнд бүгд дээш харахад кобра могоог ясан цэрэгээ болгож байдаг. Нүдний шилтж хин бэ? Хин кобраг ясан цэрэг болгоод байгаа гэж өөрөөсөө асуугаад урагш хүүхэд манай залуу хойш нистлэн саваад би та нарт хойшоо гэж анхааруулсан шүү гэж хэлдэг. Кобра могоогч ясан цэрэгээ болгосон манай хүнд доторх алтан луугийн орб гэх зүйлийг нь гартаа оруулан даалгавар амжилттай гэж хэлдэг. Үүдний гадааж бөөн сэтгүүлчид тэднийг хүлээн суух ба цамхаг цэвэрлэгдэн хүмүүсч гарч ирэхэд өнөө нүдний шилжиж тэр аваар дүүрэн ойрлж манай хоёрыг кобраг ялсан бүр ясан цэрэгээ болгосон гэхэд манай хоёр руу сэтгүүлчид шавах ба тэд ч дипломатын машиндаа суугаад яваад өгнө. Маска тайлцгааж Вүүжин утсаараа халдсантай ярих ба Вүүжин байна гэхэд нь Ким Вүүжин эсвэл Исаак Иванов гэх үү аль нэрээр чинь дуудах уу баатраа. Аль хэдийн сошиал медиануудаар чиний нэр дүүрсэн байна штэ гэж ярьжлах ба нэрэл маш хурдан сонин сэтгүүл мэдээлэлээр кобраг ялсан Исаак Иванов гэж химбэ гэх гарчигтай нийтлүүд түгээд эхэлчихсэн байдаг. Тэд ч үргэлжлүүлэн гол ярианд орох ба Phoenix бүлэгмийн жижигхэн баг аль хэдийн дөрвөн цамгааг устгахчихсан. Тэнд нь маш олон хүн амьдстэд байгаа. Скал бүлэгмийн тагнуулч ч нэвтэрчихсэн байгаа бололтой. Энэ мэдээлэл чиний өшөө авалтанд хэрэгтэй байж магадгүй юм. Гэхэд манай хүн чи яагаад надад надад хэлж байгаа юм гэж асуухт нь өнөө халзан чинь одоо тэнэг хүн шиг доолохоо болий. Би чиний Яван парктай холбоотой Скал бүлгэмтэй холбоотойг мэднэ гэж хэлдэг. Манай хүн ч нэг газраа зогсоод буух ба өөрөө машиндаа суух гэхэд өнөө залуу манай хүнээс салхтаа баярлан хэцүү ажлын дараа тэгж яагаад нэг хоолнд орё энтергээд марзганж байтал манай хүн чи юу яриад байгаа? Ийшээ суу гэд Вожины жижигхэн машинд тэр хоёр хамт явнаа. Өнөө залуурч тэгээ хөөрхий гомдол мэдүүлсэн ч Вожинаас айгаад хамаа таглуулчихад болж өгөхгүй. Вожин ч өлсөж байгаах урдаа байгаа доктуудаа мөнгийг аваад авч идээрэй. Гэхдээ нь хүүхэд чиг баярлаад доктуунаас мөнгө гаргаад иртэл $2.50. Вүүжин уцаа авахж байгаад Яван парк буюу Phoenix бүлэгмийн баг 6 цамхаг устгасан гэдгийг мэдж авах ба өнөөх нь хэвлэл мэдээллийн урд гарчихсан зураг хөргөө даруулж байхад туслах нь ирээд чихэнд нэг юм шивнчгээд аваад явнаа. Машиндаа суухад нэг цамхаг руу орсон тэдний багийнхныг алуулсан гэдгийг мэдээд жигттэйхэн уурлнаа. Энэ үеэр Мэшэ бүлэгмийн толгойлогчид өөрсдийн мастер Хижонгүүгээр хуралдаж байх ба сэлэмний болон ном сумны маструудад Скал бүлгэмтэй хамтарч ахицгүй байгаад нилээдгүй ууртай байгаа л харагдана. Маргааш нь манай хүн Яван парк дээр очиод уулзах ба тийм хүчрхэг баг устсан биж гайхаж байна гэхэд Яван паркч Скал бүлгэмийг бууруулж байгаа нь харагддаг. Манай хүн Яван паркийг Скалтай хамтарч Япон руу бараа худалдаалдаг байсныг маш сайн мэдэж байгаа ба түүнд хандаа өөрийг нь ашиглаж Скал бүлгэмийнхнийг ангуужлах гэж байгааг мэдж байгаагаа хэлдэг ба өөрийгөө багтаа өгж хэлдэг. Хилцээш амжилттай явагдаж манай хүн ч баяртай гихч нь гарч маргааш нь Phoenix бүлэг дээр Вүүжинийг дуудаж түүнийг өндөр ангитай тоглогчтой нэг баг болсныг мэдэгдэх ба манай хүнч баяртайгаар гараад явнаа. За ингээд ан эхэллээ. За тэгэхээр ерөнхийдөө бол YouTube хуудас дээр бичлэг хийхгүй байгаа шалтгаан гэвэл зүгээр л би burnout болчихсон. Ямар нэгэн бичлэг хийх сонирхол ерөөсөө төрөхгүй байгаа. Ер нь бол өмнөх YouTube хуудасаа алдснаас хойш иймэрхүү байдалтай болчихсон. Тэгээд дөнгөж сая харин энэ бичлэгийг олсноороо нэг жоохон ч гэсэн өмнөх яг тэр мэдрэмжээ санагалзаад энэ бичлэгийг хийгээд үзье гэж бодоод хийчлээ. Тэгээд Fart 2-ыг нь бол ерөөсө хандлтыг харж байгаа бол лайк болон subscribe дараарай. Баярлалаа.